Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэнд гэдэг бол зөвхөн өвчин эмгэггүй буюу эрхтний соггохгүй байхыг хэлэх төдий бус бие бэлдэр, сэтгэл санаа, нийгэм ахуйн төв сангалуун байдлыг хэлнэ гэсэн байдаг. Энэ удаагийн байгалийн төрх нэвтрүүлгээрэн бид хөрсний бохирдол гэсэн сэдвийг хөндөх болно. Хот суурин газрын хөрсний бохирдол гэдэг аюул биднээс цаг алдалгүй шийдэмгий арга хэмжээ авахыг шаардаж байна. Орон дулаан цагт хөрсний бохирдол онц ноцтой зэрэгт хүрч болзошгүй ч бага дунд их 3 төвшөнд ангилагддаг. Нийслэлийн суурьшлийн бүсийн хөрсний нян судлалын бохирдлын үзүүлэлтээс харахад 2018 оны хавар Баянгол дүүрэгт их бохирдол 4 цаг, Баян зүрх дүүрэгт 6 цаг, Хан уул дүүрэгт 1 цаг, Сонгон хайрхан дүүрэгт 6 цаг, Сүхбаатар дүүрэгт 6 цаг, Чингэлтэй дүүрэгт 6 цагууд тус их бохирдолтойгоор гарсан байна. Хөрсний бохирдлын гол шалтгаан нь бол ялангуяа нянгийн бохирдол үүсгэж байгаа энэ шалтгаан бол нэгдүгээр ариун цэврийн байгууламжийн асуудал гэж байна. Төвлөрсөн бус одоо нөгөө гэр хороолт гэдэг энгийн биз газруудын энэ бол стандартын шаардлага хангахгүй явж байна. Үүнээс болж байна. За дээрэс нь мөн одоо нөгөө гарч байгаа сарл тусаа одоо юу гэдэг нөгөө угаадаг цэвэрлэлийн хэрэгсэн усаа ашиглах одоо хийх тийм одоо бохирын цооног тутамгаас болж байгаа үнийг одоо гудамжинд даасгах юм уу хашаанд даасгах юм энэ байдлаас болж мөн хөрсийг бохирдуулж байна. За бусад бол бас их усрууд бол байгаа. Нийслэлийн 9 дүүргийн 74 цэгээс хавар намрын улиралд 2 удаагийн давтамжтайгаар хөрснөөс нийт 478 дээжиг авч нийслэлийн мэрэгжлийн хяналтын газрын төв лабораторид шинжилгээ хийхэд гэдсний саханцрын танцаар 31% нь их, 45.5% нь дунд, 23.5% нь бага бохирдолтой гарсан байна. Тэгэхээр нийслэлийн 89 цэгээс дээж авч болоо хүнд металлын шинжилгээ хийсэн байна те. Тэгэхэд бол бас нэлээд хөрсний бохирдол ихтэй хэсэг нь бол одоо энэ одоо бид нар яг байгаа хан үйлдвэрийн одоо арьс ширний үйлдвэрүүд байдаг энд бол гарсан юм байна. Тэгэхээр яг ямар зүйлээс шалтгаалж ер нь ийм хөрс бохирдоод байна гэж гарсан байна. За энэ арьс ширний хашаа маань бол 1930-ад оноос эхлэн одоо үйлдвэрлэлийн ариун болоод одоо арьс ширний үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгаа. Тэр үеэс эхлээд одоо энэ хөрсний бохирдлын одоо их усүр тавигдсан гэж хэлж болно. Тэгээд одоо арьс ширний үйлдвэрүүдийн маань одоо хэрэгжилж байгаа химийн бодис одоо хим бохирцоо одоо арьс шир хог хаягдлыг одоо зарим нэг үйлдвэрүүд ил задлахаа одоо хашаандаа тавьдаг ч юм уу төр байршуулах энэ замаар бол хөрсний бохирдол бол өвсөд хүнд металлаар бохирдоод явж байгаа гэж байна. Нийслэлийн суурьшлийн бүсийн хөрсний дээжинд хийсэн нян судлалын шинжилгээгээр 2018 онд хамгийн их бохирдолтой ангилалд үйлдвэрлэл үйлчлэгээний газрууд болон гэр хороолол багтдаг юм байна. Тэгэхээр нийслэл хотын хэмжээнд хүнд металлын шинжилгээ хийсэн байна. Мэргэжлийн албан ерхий газраас. Тэгэхээр тэн дээр бас энэ одоо энэ арьс ширний үйлдвэрүүдийн энэ хэсэг бол бас нэлээд тодорхой бас хөрсний бохирдолтой гэж гарсан. Тэгэхээр бол одоо бидний ойлголтоор ч юм уу иргэдийн ойлголтоор бол одоо энэ арьс ширний үйлдвэрүүд одоо энэ хөрснийг бохирдуулаад байна. Эднэр одоо буруу үйл ажиллагаа явуулаад байна гэсэн тийм ойлголт байгаа. Энэ дээр та ямар тайлбар хийх вэ? Та бүхний сайн мэдгүй одоо бараг байхгүй бас тээж нэгдүгээр цахилгаан станц маань байсан. Энэний хог хаягдл гэж байсан. Тэрний нэгдсэн журмаар байгууллагатай энэ урьдчилан цэвэрлэх байгууламжтайгаар анх энэ аж үйлдвэрийн парк маань байгуулагдчихсан. Тэгэхээр энэ арьс ширний үйлдвэрүүдийг бохирдуулаад хөрсийг бохирдуулаад байна гэдэг нь бас нэг өрөөсгөл ойлголттой байж магадгүй. Яагад гэвэл энэ ч нүүн цэвэрлэх байгууламжаас бас тодорхой хэмжээний лагийн талбай байдаг. Энэний үнэр нь бол бас мэдээж хуримтлагдсан үнээр тодорхой хэмжээгээр үнэртдэг. Ямарваа нэг юмыг бас нэг талаас нь бас нэг өрөөсгөл бас нэг манайхан бас нэг ойлгоод ах шиг байна. Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгээд явуулчих болох юм ингээд үнэр та нар арилжнаа гэдэг ойлголттой байгаа бах. Арьс ширний үйлдвэрүүдийг бол нүүлгэж болно. Бид бол санал нэгтэйгээр дэмжиж байгаа тэрийг бол. Улсмаас бид ерөөсөө улсаас ганцхан шаардлага хүсэж байгаа нь юу гэхээр тэнд дэд бүтцээ байгуулад өгөөч ээ. Цэвэрлэх байгууламжаа бариад өгөөч ээ. Ус дулаанаа татаад өгөөч ээ. Бид өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр нөхөд бэлэн байна. Бид заавал энэ чинь Улаанбаатар хоттой ингээд төвлөрөөд байгаад шаардлагалаа. Улс их орн маань ямар хаашаа явгнууд хаан шаардлагатай хаана байрлах бид тийш явахд бэлэн байна. Тэрнээс биш бол энэ үйлдвэрийн оройнд байгаа арьс ширний үйлдвэрүүд маань хөрсийг бохирдуулаад байгаа юм бол үнэхээр бол байхгүй. Тэгэхээр нөгөө хүнд элемент гэдэг байгаа хими бодисуудыг одоо яг хаана яаж хэрэглэдэг юм бэ? Энийг бол химийн бодисуудыг бол тодорхой орц нормынхоо дагуу нэг арсанд одоо жишээ нь одоо хэдэн грамм химийн бодисууд орох ёстой гэдэг нь бүгд бол норм хэмжээтэй байдаг учраас
тэрнийхээ дагуу бол одоо энэ технологийн энэ том төхөөрөмжүүд дээр бол хэрэглэгдээд явдаг байна. Тэгэхээр одоо энд одоо яг ямар үйл ажиллагаа явуулдаг ах яг энэ дээр хэрэгэлдэг байх нь шүү дээ. Тий одоо энэ жишээ нь одоо энд өгөх юм бол одоо нөгөө наатар гэдэг бодис чинь шохоодоо нийлж нөгөө нэг мөсөн арсны үлдэгдэл одоо ноос үсийг шатаах зориулттай химийн бодисыг бол одоо энэ том төхөөрөмжүүд дээр бол хэрэглэгддэг юм аа. Одоо энэ доотлол цемент байна уу? Энэ бол доотлол эсвэл дандан бол цемент нэгдсэн ч юм уу нөгөө хөрсний бохирдол бол авах хүн чинь тодорхой хэмжээний стандарттай 15-аас 20 санжийн зузаантай байх ёстой гэдэг шаардлагын дагуу тийм бетонын шал байдаг. Тэр эндээс бол одоо нэг тийм хими бодис гараад ч юм уу эсвэл шууд одоо хөрс рүү орж байгаа тохиол тийм алдагдах тийм юм бол байхгүй байна. Байхгүй. Эндээс гарсан хаягдл ус болон химийн бодис нь тодорхой хэмжээний нэгдсэн шугамар цаашгаа урдсан цэвэрлэх байгууламж руугаа очт юм аа. За тэгэхээр энэ даа хүрээ те техникийн захын энэ орчмын хөрс бол их дороотлолтой бохирдолтой гарсан юм байна. Тэгэхээр хувь хүмүүс машин зарж байна те. Тэгэхээр энд нь одоо хинд нь ямар арга хэмжээ тооцох юм? Одоо энэ хөрсийг бохирдуулах байх талаар юу хийх, ямар хяналт тавих хэрэгтэй? За иргэдмэн болохоор зөвшөөрлгүй газар одоо ингээд ил задгаа машин засах мөн одоо машинаас гарсан тос маслаа ил задгаа асгах, хөрс бохирдуулах, үүнээс үүсэж хөрсний бохирдол маш их үүсэж байна. Улаанбаатар хотын хувьд дугуй болон янз бүрийн тоног төхөөрөмж шатааснаас үүдсэн хог хаягдал нь хэдэн мянган жил хөрсөн дагуулгадан хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулад байна. Автод зам, зарим шатхуун нөөцлөх газар түгээх станцуудаас үүдэж хөрсөнд шатхуун тос их хэмжээгээр нэвчиж өгчүүлснээр хар туглаг болон бусад хорт бодисын хэмжээг ихсэгдгийг судалгаагаар тогтоосон. Ийхүү ялгарсан хар туглаг хүний цус төлжилтийг саармагжуулж, мэдрэл оюун ухаанд нөлөөлж, өөр хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хямраан татах, саажхад хүргэдэг аюултай. Өөрийнхөө машиныг засаж байгаа боо. Энэ гашаа руу орж ирэхин тулд мөнгө төгрөг өгж орж ирсэн үү? Яаж орж ирсэн та? Өгж өгч. Хэдэн төгрөг өгсэй та? Өгөөгүй гарахтаа өгч. Гарахтаа ер нь хэдэн төгрөг өгөх вэ? 3000 ам. Өдрөө нөө? Үгүй тий. Нэг машинаас. Нэг машинаас уу? За яг энэ хэсэгт бол зүгээр хуваараа иргэд бол машин засдаг юм байна. За энэ компани энэ газрыг түрээсэлдэг компани захирлыг дуудсан боловч ирсэнгүй. За манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төгөөс эм оюун чимэглэрийн хийгдсэн судалгаагаар л хамгийн сүүлийн үеийн судалгаагаар нь хар тугалгын бохирдол нь одоо томоохон захуудын ойр орчмоор зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс одоо өндөр гарсан байгаа. Дунджаар бол 1.3 дахин өндөр гарсан байгаа. Одоо даа хүрээ юм уу наран туул захын орчмонд бол хамгийн өндөр байсан байгаа. Хуулийн хүрээнд бол манайх бол газрыг бол зориултын дагуу ашигла гэдэг бол шаардлагыг бол хургуулсан байгаа. Аж ахуйн нэгжид. Тэгээд энэ газрыг бол манайх цэвэрлүүлсэн. Цэвэрлүүлэхэд одоо дахиад ийм байдалтай болцсон байна. Газрыг бол зориултын дагуу ашигла гэдгээр нь бол манайхаас бол албан шаардлага хургуулсан. Энэ газрыг эзэмшиж байгаа компани захирлал одоо түрээслээд энэ хүмүүсийг ажилуулад байна гэсэн үг үү? Тэгэхээр тэр компани захирлалд л албан бичиг өгсөн байх нь тийм үү? Компанид нь албан бичиг өгсөн байгаа манайхаас. Хар тугалгын хувьд бол одоо жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдэд одоо биднээс илүү сонгомжлоор нөлөөлнө. Энэ болохоор бага насны хүүхдүүдийн IQ-г бууруулна, төв мэдрэлийн систем гэвдийг зэрэг нөлөөтэй байдаг. Зөвмжлийн хяналтын байгууллагаас бодвол хөрсний одоо нийслэлийн одоо нутаг дэвсгэр болон аймгийн төвийн нутаг дэвсгэрүүдээр бол хяналт шинжилгээг хэрэгжүүлдэг байж байгаа. Энэ болохоор жилд 2 удаа хавар намрын улиралд бол хяналт шинжилгээ хийдэг. Нийслэлийн хувьд бол 74 одоо хөрсний шинжилгээ авах цэгтэй. За аймагуудад бол аймгийн төвд бол тусбар 5 цэгээс бол хяналт шинжилгээг авдаг. Нийтдээ бол 180 цэгээс улсын хэмжээнд бол хяналт шинжилгээг хийж хэрэгжүүлдэг. Ерөнхийдөө гэр хорооллын 87.1 хэдэн хувь нь бол 87.5%-аас нийт 3000 гаруй одоо нөхөн жолтон бол хамрагдсан. Энэний 87.5% нь бол одоо стандартын шаардлага хангахгүй нэгтгэдэг үйлдэл гарсан. За стандартын шаардлага хангахгүй гэдэг гол үзүүлэлтэн дээр нь бол нөгөө хөрсөндөө шууд шингэх байдлаар хийдэг те.
тэр нэгдүгээр үзүүлэлт. Тэгээд дараагийн асуудлууд нь одоо гэрэлтүүлэг, тогтчлт, хаалга тэгээд одоо нөгөө дүүрсэн байдал те одоо дүүрэлт хэр зэрэг явагдаж байна гэдэг ийм одоо нэг 30-аад асуудлаар бол бид нэр энэ танилцуулга хийсэн байж байгаа. Хөрсийг бохирдуулдаг их үүсвэр нь хүн амьтны хатуу ба шингэн ялгадас, ургамлын үлдэгдэл, ахуйн болон үйлдвэрийн бохир ус байдаг. Хөрс нь агаар, ус шиг хөдөлгөөнд шинжтэй тул бохирдлын шинж тэмдэг шууд илэрдэггүй. Мөн хаягдал задрахгүй учраас улам газрын гүн рүү нягтршиж бохирдуулдаг. Айл өрхүүдийн бие засах газар бохир усны нөхцөлийг ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ, ашиглал, хог хаягдлын зайлвал тангалтгүй зэрэгээс болж хөрс бохирдож, үүнээс улбалан ус бохирлогдож байдаг. Хөрс бохирдсноор хүний амьдралын горимд өөрчлөлт гарч, эрүүл мэндэд муугар нөлөөлөх нь тодорхой. Наад зах нь бохирдсан хөрсөнд дургуулсан хүнсний ногоо хэрэглэх, хүний худаг ухаж, усыг ашиглах, ялаагаар дамжих, хүний биед халдварлах гэх мэт олон аюул нүүрлж байдаг. Манайх 15-6 жилийн үйлчлэгээ үзүүлж байгаа бохир ус оруулдаг. Тэгээд хөрсний бохирдол гэвэл сүүлийн үед амар бохирдж байгаа шүү дээ. Химийн одоо маш их химийн бодистой угаалга цэвэрлэгээний тим юм хэрэгэлдэг. Тэр чигээрэл химийн бодис маш их. Ер нь нэг айл ер нь бохироо одоо ер нь жилд гэдэг юм уу хэдэнд соруулдаг юм бэ? Жил 100-аа нэг л суруулна шүү дээ. Өөр нөхцөл байдал байхгүй үйл таг үлдэнэ. За энэ гол одоо гэр хорооллын айл өрхүүд ариун цэврийн байгууламжаас сайжруулах гол асуудал бол тэн дээр бид нар санхүүгийн боломж муу байна уу гэж болов харсан. Яг тэгвэл бидний авсан танилцлаганд оролцсон одоо тэр 3000 гаруй өрхийн маань ерөөсөө бараг 90% нь бид нар санхүүгийн боломжгүй гэж хариулж байгаа байхгүй юу? Тэр асуултанд нөгөөтэйгөө тэдний сарын дундаж орлого нь бараг бас 80 гаруй хувь нь бол 500 мянгаас дотгошж байгаа. Нэг сурвалжтаа үн хөлшин ямар байдаг? За асах газрынхаа километрээс ойрхон бол тэгэл тэрнийхэл ойроос шалтгаална гэсэн үг. Тэгэхээр одоо бас энэ торуулсан бохироо танах одоо компаниуд ер нь хаана яаж асгадаг юм бэ? Ус үгийн зөвшөөрөгдсөн цэг байгаа. Тэнд асгадаг. Хөрсийг бохирдуулснаар гадрыг ус бохирдох боломжтой. Бас нэг манай нэг проблем болвол гэр хороолт байгаа айлууд, цусланд байгаа айлууд маань ихэнх нь хашаантай худагтай. Улаанбаатар хотын хэмжээнд 7000 гаруй худаг байна. Хувийн иргэдийн хуваараа гаргасан худаг байна гэдэг тоо баримт байгаа. Тэгэхээр энэ нь бол нөгөө ялангуяа тэндээс ундны усаа хэрглэж байгаа тохиолдолд бол одоо нөгөө хөрсөөрөө дамжаад тэр усаа бохирдуулах бүрэн боломжтой. Тэгэхээр нөгөө ус нь ямар ч хяналт шинжилгээнд хамрагдахгүй те тэд нэр өөрсдөө шинжилгээнд хамруулахгүй ингээд хэрглэж байгаа. Хүн амын эрүүл мэндэд аюул учруулж буй чимээгүй тахал бол хөрсний бохирдол юм. Хөрсний бохирдол нь маш олон янзын нөхцлөөс үүсдэг. Агаар усанд бий болсон бохирдолч үүнд нөлөөлдөг. Бохирлогдсон хөрсөнд гэдсний хижиг, цусан суулга, халдварт саа, халдварт шар зэрэг вирусын халдвар, татран, боом өвчин үүсгэдэг бактерийн халдвар бий. Цусан суулга өвчин үүсгэгч нян 25-аас 100, балнадын нян 100-аас 400, саажилтын вирус 100-аас 150 хоног тус бүр хадгалагддаг гэдгийг мэрэгжилтнүүд улирал тутамд сануулсаар ирсэн. Мөн хөрсний бохирдлоос эндол, хөхөрт ус төрөгч, метан зэрэг хортхий ялгарч бохирдуулдаг. Ил задгаа жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хийн хортхийн төрөлд хамаардаг бөгөөд хорийн зэрэглэлээр хамгийн аюултай тооцогддог байна. Өөрөөр хэлбэл та биднээс ялгардаг өтгөн шингэн ялгадсан эргээд биднийг үхэл түргэх аюултай юм аа. Энэ хөрсөнд нөлөөлөд байгаа энэ зүйлийг багасгахын тулд одоо юу хийх ёстой вэ гэж та бодож байна? Битүү сав. Битүү өнчтэй сав бол хэрэгтэй гэсэн үг. Гадагшаа юу яах вэ? Одоо ч тэгээд нөгөө кольцоо битүү юм бүгд гарцсан байгаа шүү дээ. Тэрнийг алдахгүй л битүү юм байх хэрэгтэй. Тэгээд жилдээ нэг соруулцдаг. Тийм хэмжээний л сав баг. Орон сууцчлах гэдэг юм. Эсвэл бол нөгөө бохирын шугамыг гэр хороол руу татах юм уу те тэр байдлаар болоод мөн одоо тэр дэдвццэг сайжруулах энэ одоо замуудыг хийвэл одоо бас сайжрах боломжтой юм гэж бодож байна. Хүний биед халдвар нь ахуйн ба дамжуулагчаар гэсэн замаар дамждаг байна. Ахуйн замаар
Гэр хороолд амьдардаг айл өрхүүд нь бие засах газар орсон гуталтайгаа гэр дотроо явах, бохир гутлаар гიშгсэн шалан дээр хүүхдэн тоглож байгаад халдвар авах, ус хадгалах савны ёроолын бохирдол, ус утгах тусгай шанахгүй байх, ус авах, хоол унд хийхдээ гараа угаахгүй байх, таггүй савар ус зөөхөд тоос, шороо, гарын бохирдлоос үүдэн ус бохирдож олон төрлийн халдвар төвчин гардаг. Харин дамжуулагчаар дамжин халдварлах нь хамгийн аимшигтай нь бохир хөрснөөс ялаагаар дамжин хүн халдвар авдаг. Ялааны хөлийг хорж дийлэхгүй учраас хөрсний бохирдлыг багасгах нэг арга нь айл өрх иргэн бүр угаацаа ил задгаа асгахгүй байх, бохир усны цооног эко жирлэн ашиглах ёстой юм. Таны үр хүүхэд өсөж торнж байгаа газар бол таны өмч. Нүхэн жирлэнгийн бохирдлоос хөрсөн шингэн тархсан нянгийн бохирдолтой гүний худгаас та мөнхөд усуусаар байх уу? Ирээдүйдээ өөрийн хайртай бүхэндээ хайхрамжгүй, тоомжиргүй хандсаар байх уу? Бохирдсон хөрсийг цэвэршүүлэх, технологиг нэвтрүүлэх, орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хурдан хугацаанд бодиттой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, хотын инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, өргөтгөх, хүн амын эрүүл ахуйн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг нь хөрсний бохирдлоос сэргийлэх гол гарц нь юм.